back from the dead. За бид нар яг одоо та бүхэндээ Mobicom корпорациас зах зээл дээр нэвтрүүлж байгаа энэ экспо дээр цааш инээр гаргаж байгаа MobiPlay үйлчилгээнийхээ тухай бас танилцуулъя. За энэ дээр юу гэхээр хэрэглэгч маань өөрөө хүссэн газараа хаанч явж исэн интернетээр дамжуулан одоо зөөврийн телевизийг үзэх боломжтой болж байгаа. Энэ жишээ болгоод за Bloomberg TV Mongolia буюу манай Mobicom-ийн хамтардаг үйлчилгээ сувгийнхаа за бизнесийн хэмнэл гэдэг энэхүү нэвтрүүлгээ нөхөж үзэх гээд ингэм бол одоо та шууд орон зай цаг хугацаанаас хамаарсан одоо өөрийнхөө дуртай газараас телевизийн сувгуудыг юм үзэх боломжтой байгаа. Нэг төхөөрөмжөөр нэг ирэхэд 2-3 төхөөрөмжтөр орж болж байгаа. OTT-ийн маань хамгийн MobiPlay үйлчилгээний маань хамгийн гол юм нь за өрхийн аав ээжүүдэд одоо хүүхдүүдэд зориулсан ийм тусгай бас эцэг эхийн хяналт гэсэн үйлчилгээтэй тэгэхээр тухайн таны бага насны хүүхэд болон бачир үрс манаас насан туршийн контентыг үзэхгүй зэрэг юм давуу талтай. За экспо дээр ирснээрээ та бүхэн маань манай MobiPlay үйлчилгээний эхний 1 сарын үйлчилгээний үнэгүй эрхийг авах боломжтой. Тэгээд үнэгүй эрхээ ашиглан за телевизийн сувгууд болон өөрийнхөө одоо эсэн кино контентуудаа бас үзэх боломжтой байгаамаа. За энэ болохоор манай Xiaomi компани 9bot mini-гээ загвар байгаа. Яг бүхний 2 цаг цэнэглээ 22 км явдаг. Яг 15 градусын налуугаар тийш өгөх боломжтой. Одоо та бүхэн уцаар удирдах үзүүлээ те. За одоо уцаар удирдах урагшаа явж байна. Одоо ингээ хойшоо ямар ч ингээн парклах ч юм уу юу шиг ингээ уцаараа удирдах боломжтой. Ямар ч ойролцоо 20 м-ийн дотор бол удирдах боломжтой уцаар одоо өнөөдөр энэ дэр манай дээр сая 150 худалдаа хийж байгаа. Тэгээд хар болон цагаан өнгөтэй гэсэн Xiaomi-гийн хятадын том брендийн яг аль биесны худалдаа ихтэйгээр худалдаалж байгаа. Яг манай экспортер юм тодорхой манай бүтээгдэхүүн урамшуулал байж болно. Шинэ юу вэ? Жишээ нь манайхаас одоо чинь манай энэ power bank-ууд одоо утасны цэник тэднэр бол нэлээ маш хямдхан байдаг. Цэцэл өнөөс бүр хямдхан тэр загварууд байгаа. Тэгээ яг тэр үе 9bot захиалга бид нар бас тодорхой урамшуулал хийх боломжтой байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг халамжлах ээж гэдэг аппликейшнийг бидний сая 5 сарын 13-нд нээлттэйсэн. Нээлттэй хийгээд амжилттай 1 хоногийн дотор 1000 ээж хэвтэж авсан байгаа. Тэгээд энэ аппликейшны маань давуу тал нь юу гэхээр одоо анх жирэмсэн болсноос ахуулаад түрүүнд бүх мэдээллийг агуулж гисэн. Энэ аппликейшн маань iOS Android үйлдвэрлэлийн систем дээр хоёрын дээр ажиллана. Тэгээд төлбөргүй. Ээжүүдийн хүрээлэн гэвэл энэ маань сошиалын Facebook бүрөө ээж жирэмсэн ээжүүдийн группүүдтэй яг адилхан. Гэвч одоо нөө мэрэгжлийн эмч оруулж гиснээр бид нэр илүү давуу талтай. Одоо жишээ нь нөө Facebook группүүд дээр нэлээд тийм юм ажилладаг. Миний гисний датасгаар давхараад байна гэдэг нөгөө нэг ээжний амир зөвлөгөө авах. Наач яг тоонос чи тийм юм аваад байна. Нөгөө ээж шууд аваад тэр юм уушна. Гэтэл нөгөөт нь эсрэг залттай юм байдаг ч юм уу. Иймгүй зүйлүүд гардаг учраас энэс нь сэргийлээд бид нар мэрэгжлийн эмч оруулж байна. За энэ цагт болохоор зэрэг Монгол үйлдвэрлэгчсэн Android болон iOS үйлдвэрлэлийн системийг дэмжих зорилттой. Тэгээд өөр дээр болохоор зэрэг SIM карт уншнаас memory card-ны оролттой. Тэгээд бас ахлахаа хэмжигч болно нөгөө зүрхний пульс хэмжигчтэй. Тэгээд location буюу байрлал хязгаарчтай. Календар одоо ингээд ердийн хэрэглээний утасны хэрэглээд тийм юм болохоор бүгд суурьлагдсан байгаа. Тэгээд өөр дээр камертай. Тэгээд үнийн болохоор зэрэг ICT Expo зориулагдаж 150 мянган худалдаа хийж байгаа. Цаашдаа худалдаанд гарвал 300-аас дээш мянган худалдаанд гаргасан төлөвлөгөөтэй байгаа энэ цаг. Энэ цагийг авсан квартал Skype-ийн дугаар өнгөд авалтаж байна. За манай компани ер нь бол 12 оноос хойш ер нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь бол дизайн, технологи хоёрыг хослуулж үйл ажиллагаа явуулсан гэдэг ер нь бол гол зорилго юм. Хамгийн гол оролцож байгаа зүйл болохоор энэ virtual reality байгаа. Тэгээд энэ зүйлийг жоохон хүмүүс таниулаад цаашаа бас ингээд хөгжүүлэхэд бас туслалцаа тийм болох хүмүүс ч юм уу тийм хүмүүстэй холбогдох тийм боломжийг хайж олдож байгаа. Ер нь бол Android үйлдвэрлэлийн системээр гараа ус руу шилжүүлээд тэгээд VR box, VR chair гэдэг энэ хөрөмжүүд байдаг. Эдний тусламжтайгаар үзэж болж байгаа. Энэ болохоор 45 оны чөлөөлөх тайны үе байхгүй юу? Монгол цэргүүд Япон цэргүүдтэй байлж байгаа Жанчхүүгийн давааны тусалдааны нэг хэсэг байгаа.
back from the dead.